За танхимаас тэгэхээр тодруулчих. Тэгэхээр тэр 375 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийн 500 гаруй төлөвлөлтийг уулзуулаа бүгдээрээ дэмжсэн гэж та хэлж чинь зөв үү те? За эхнийх нь, хоёрдугаарх нь төлбөр тооцооныхон одоо валютыг хороогүй бол төлбөр тооцоод рублээр хийнэ гэвэл яах вэ? Ягаад энийг асууад байна вэ гэхээр энэ Евразийн чөлөө туртааны хэлцэрд одсон нэгдсэн улсууд чинь нийт 75% рублээр хийдэг юм биш те? Рублээр. Тэгэхээр манайхыг бас дахиад ингээд төлбөр тооцоо рублээр хийнэ гэвэл яах вэ? Энэ дээр ингээд тодорхой заахгүй өргөчхөр энэ чинь эрсдэл биш үү? Тэгээ би гадаад явнаас дахиад тодруулаа. Зүгээр яг процедур дээр нь оролцсон гэж байна. Яг энэ гэрэн дээр нь яг тусгаалan саналууд өгөөд явсан юм зүйлүүд байгаа мó. Одоо яг энэ заалтууд, энэ бүтээгдэхүүнүүд гэсэн юмнууд дээр процедур дээр биш. За 9 номерын микрофон худалдаа ажрын дахин. За шижрэг гишүүний нэмэлт асуултанд хариулъя. За нийтдээ би хэлсэн 500 аж ахуй нэгжээс 250 бараа бүтээгдэхүүн гол чигсаалтыг бол бид нар гаргаж өгсөн байгаа. Гол нь дэмжих. Эргээд энэ дээр бол нэг 3-4хэн одоо бараа бүтээгдэхүүн дээр асуудал байсан тий. Нэгдүгээрт бол өндөг байсан, хоёрдугаарт буудаа, гуравдугаарт арх болон амуугаар эсгсэн пи буюу шараа арх, дөрөвдүгээр нь тамхи тий асуудал. Тэм учраас энэ дөрвийнхээ асуудлыг бол бид нар эдийн засгийн хөгжлийн яам эргээд бид нар бас Евразийн эдийн засгийн комисстэй бас уулзсан. Эргээд танхимаас нөгөө эдгээр 5 улсынхаа худалдаа ажрын танхимуудын одоо дарга нар холбогдох одоо улсуудаа уулзаад бид нар саяны одоо эцэлсэн те сүүлийн хөтөлбөр дээр бол яг аж ахуй нэгж байгуулагдахаа одоо саналаар 8 барааг хасаад 23 одоо бараан дээр бол өөрчлөлт оруулсан байгаа. За ажлын хэсгийн 4 номер. Шижрэг гишүүний асуултанд хариулъя. 9 номер хариулах юм. Ажлын хэсгийн 9 номерын микрофоныг нээ. За Ганбаатар гишүүний нэмэлт асуултанд хариулъя. За тухайлбал одоо өндөг дээр те бид нар квот тогтоож байгаа. Эргээд зөвхөн нөгөө тариф дээр 25% хөнгөлтүүд нөгөө бусад бараан дээр өгж байгаа. Онцгой албан дотор бид нар бол хэвээр байгаа. Тэгээ өндөг дээр бол жишээл одоо нийт 8 одоо аж ахуй нэгж байгаа. Эдгээрт эргээд импортлох буюу Евразийн эдийн засгийн холбооноос орж ирүүлэх тэр импортлагч эрхийг олохоор бол бид нар ийм шийдэлд хүрсэн байгаа. Тухайлбал те. За төлбөр тооцоон дээр рублээр 75% явдаг юм байна шүү дээ. Одоогийн холбооны гишүүдийн хооронд Монголд ингээд тодорхойгүй байлах нь эрсдэлтэй биш үү гэж асуулт асуусан шүү дээ. Энэ дээр 4 номер хариулах. За тэгэхээр энэ олон улсын гэрээнд бас гэрээний чөлөөт байдлын зарчим гэж байгаа. Иргэд аж ахуй нэгжүүдийн хооронд хийж байгаа хувийн хвшил хоорондын гэрээг энэ олон улсын хэлцээрээр шууд хатуу зааж хязгаарлал зохицуулах боломжгүй байгаа. За гадаад харилцааны 7 номерын микрофон нээ. Шижрэг гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. За бидний хувьд бол зөвхөн процедур биш хэлэлцээний одоо бас сүүлийн раунд буюу Москвад гантмөр сайдын ахалж явсан ажлын хэсгээр бас орж ажилласан байгаа. Тэгээд тухайлбал ямар саналууд өгсөн гэхээр төслийн 5 дугаар зүйл дээр экспортын татвартай холбоотой зохицуулалтыг төслийн 8 дугаар зүйлд түрүүн хэлсэн 20 тонн хязгаарлалтын арга хэмжээ төслийн 28 дугаар зүйлийн 3 жилийн хугацаатай үйлчлэх хугацааны асуудлыг төслийн 28 дээр мөн одоо бас 6 сарын дараа хүчингү болохоор энэхүү одоо хэлэлцээрийг хэрхэн туслах талаар процедур зэрэг саналуудыг бол тодорхой өгсөн байгаа. За шижрэг гишүүнд нэмэлтийн минут өгье.